За хоёул нэг бууж чинь. Ой би чадах уу? Чадах хаа. За энэ мод 7 онд тэр салсан. Тэгээд би салсан. Чи юм нэрийн юмнуудыг хаанаас олж мэдээд байна? Амьд явахад одоо цагаан сар үзнэ гэдэг шиг юм болж штэ. Ерөнхий ивент итгэгч Бонтон суглаа. Одоо бол хожиж болдог суглаа. Багуудаа чихэр ярилцлагын нэвтрүүлгийнхаа сар шинийн дугаарыг нэгэн сонирхолтой эрх мэнд зочилж хийхээр ирээд байна. Энэ хүн бол Монгол улсын харцаг, Монгол улсын гавьяат тасгалжуулагч Гунгагийн элбэг. Түүний тухайд сумын цолгүй, аймгийн цолгүй залууд бүх байхдаа усын наадамд 6-5 усын цол хүртэж исэн. 1996 онд залуу бүх байхдаа их шав дивжээний багш тасгалжуулагчаар ажиллаж олон аавын хүүхдүүдийг ус аймгийн цолонд хүргэсэн хэрхэн байгаа. За одоо хэдүүл хамт тотгош орж цагаан сарынхын буузыг хийлцэнгээ гэр бүлийнхэн үнтэй танилцсаж яриа өрнөлье. За сайн байна уу? За танилцъя гэж. Булган намжилмаа. За. Сайн байна уу? За. Багаатай чихэр ярилцлагын нэвтрүүлэг маань танахыг зориод ирлээ. За, цонлоход сандраад ах юм. Бараг хамаагүй хөлс гарч штт. Цагаан сарынхан бууцыг өнөөдөр хийх чинь гэдэг сургаар нь хүрээд ирлээ. За, танд нэг мих зөвлөгч. Юун төрөнд. Танад цагаан сараар цолгоод их хэрнээ. Хэдэн мянган бууц хийх вэ? За нэг мэдгүй манай ихнэр л мэдэн штэ. Би айгүй мэддэг хүн шиг юм ярих гэж штэ өгч. 2000-аар хазаа. Шиний нэгэнд шавнар их хэрнэ. Өглөө тэгэл 7 цагаас ахвалал нүдэд эхлэн дээ. За танах чинь 4 хүүхэдтэй баха. Манайх 4 хүүхэдтэй. 2 охин, 2 хүү. Манай эхнэр чи өөрөө хэлний талын хүн л дээ. Тэгээд санхүүгийн давхар мэргэжилтэй. Хүүхдүүдээ босолт нь агаарч Монгол улсдаа хэрэгтэй хүмүүс болгохын төлөө хичээдэг байсан багаас нь ахуулаад барьж өгөх заас бай харгын заа гэдэг нөгөө тийм тэрэн шиг ажиллах ингээд боловсралтай өөрснөө аваа явчихдаг тийм хүмүүс олоосоо л гэж хүсдэгсэн жоохноос нь нэг хүн бол барилддаг хамгийн арсан цолтой хүн бий. Баг хүн бас барилддаг зүүн наадмын бэлтгэл агуулж гардаг гэж сонссон. Энэ өөртөө л сонирхоод барилдана гэвэл нь барилдуулъя гэж боддог. Шул бол хүчээр гэж бүх болох хэвээр гэж яадгүй л дээ. Тэгээ манай том охин маань эдийн засгийн мэргэжилтэй. Одоо гадаад амьдардаг. Таагийн охин маань Австралид сая төгслөө IT-ийн чиглэлээр. Том хүн маань МОС төгссөн. Одоо сэргийлэгч машины инженер мэргэжилтэй. Тэгээд бас дээрээс нь давхар барилддаг. Баг хүн маань 38 дугаар сургуулийн 11 дэх ангид сурдаг. Одоо барилдахаас илүү сакс тоглоулах юм биш үү? За хоёр маань буусныхаа махыг хүүхдүүд нь ирсэн, шавнар нь ирсэн татцсан гэсэн шүү дээ. За тэгвэл цайгаа авчаад хэдүүлээ буузаа эцгэх үү. Хөгчүүдийг бол бууд сайддаг гэцдэг шүү дээ. Хэн цагтаа бууд сайдж байгаа юм чинь бас бууд сай их байх гэж бодоод хүрээд ирсэн шүү дээ. Чимхэн нэстэй гэхдээ та? Чимээ. За тэгвэл одоо залуу байхдаа чимхдэг байлаа, хилддэг байлаа, тэр нь аль алийг хийдэг байсан. Шинийн нэгний өдөр ер нь танах ингээ өглөө 7 цагаас эхлээд хөлд дарагддаг гэж тэгж байна. Та ээж дээр ээжээ очиж золгодог юм. Ер нь тэгэл гарахаараа хамгийн түрүүнд л ер нь очин та гэж боддог шүү дээ. 2 цагаар. Ер нь 10, 11, 12 цагт л явд юм да гард юм да ер нь. Ээж оройтож ирлээ гэдээ дуурлах уу, гомдох уу? Эхлээд дууралдаг байсан. Тэгээд одоо гайгүй. Ойлгоноо тий. Ойлгоно. Бишин дээрээ 2 ахтай. Бага нэг нь болсон. Ер нь 2 ах л хоцорж ирлээ энэ төр ярьдаг байсан тэгээд. Энэ яг болж байна. Хүүхдүүдээ ихнийхэн тэгээ олон шавнар ирдэг болохоор аргагүй л яадаг юм шиг. Танах ингэж чимэгдэх юм байна те. Би яг өөрийнхөө чимэгдэхээр чимэгдчих болох уу? Та ямараар чимэгдэх вэ? За хоёулаа нэг бууж чинь. Ой би чадах уу? Чадах хаа. За. За. Үзье та. Мэдсэн яриагаа эхлэхээс өмнө хоёулаа бууж жоохон чимэгдээ тий. Үнцээрээ нэхлээгүй юм уу? Одоо эхлэв штэ. Би одоо энэ тавхтай чихрээ. Зөө. Чихэр дотроо танаас асуух асуултаа бичсэн байна. Та
Та тэгээ сайхан чанга уншаал. За нэг юм саран бууц. За энэ дээр урж байгаа юм шиг байна тий. Яг хөөхөн болсон юм шүү дээ. Энэ буусны чимгэлт Иймэрхүү л янзтай чимгэн штэ. Хаач өстө гоё чимгэл юм шүү дээ. Мэдгүй ер нь их олон жил чимгээг юм байна. Чимгэл үзэхэр юм биш үү? Нэг өгцөө хотон шиг юм болчиход байна уу? Гоё чимгэж чинь та. Ямдг. яндааныхаа юу хийхгүй. За Тийм энэ баагатай чихэр нэвтрүүлэг маань чихрэн дээрээ дотор асуултаа бичсэн байгаа. Та сайхан нэг нэгээр нь задлаад сайхан чанга уншаад хариулаад өгөөрэй. За юугийн суулдаг юм бол доо. За хаач оо энд үстэй. За гар ганцамд хөл дөрөөнд хурцгээд шавнартай нь орхиод явчихаар гомддгоо. Та олон хүнийг Улс аймгийн цолонд хүргэсэн. Зарим нь аймгийн цолонд хүрчгээд нутг руугаа яваад өгдөг. Тэгээ ер нь нутг руугаа явсан шавнар нь холбоотой байдгүй. Хамгийн гол нь хүүхдүүд маань өөрийнх нь хэмжээ араа болоогүй байхад л хайчих нь л их гомдолтой байдаг да. Одоо хүн нэг тэр занданд барилдчих болов гэсэн миний нэг горлог байна. Тэгээд тэр хүүхдээ бас маань хичээгээд хоёулаа хичээгээд явж ирсэн. Тэгээ амьдралдаа ялгуур явчихдаг тэр нөхцөл байна. Тэгтээ сайн яваад байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэр нь зөвхөн гомдоодчих юу хөвдөө тэгэл. Тэрнэр нь сайн сайхан яваад амжилтандаа хүрээд бүхэн төрлөөр амжилтанд хүрдгүүл гэсэн өөрийнх нь амьдралын сайхан тогтоохон сайхан гэр бүлийн өнөр өтгөн сайхан байвал тэрэнд баярлж байгаа. Танд одоо яг нийт хичнээн шив байна. Хэдэн улсын цолтой вэ? Ах нь одоо мэдгүй одоо би яг хичнээн шав төрүүлсэн гэдгээ сайн мэддэггүй шүү дээ. Миний гараад амжсан 1000 гаруй хүн байдаг хөө. Одоо яг Эрхэнбаяр авраг Суднамдэр жарслаа хоёрыг яг улсын наадамд нэг гардаж дагуулж явж байгаа төрүүлүүлсэн хүн гэдэг. Батцуур авраг Пүрвэт аваг гарсан хоёр бас тань дээр ирж бэлтгэл хийж исэн гэдэг. Өөр ер нь улсын цолтой бүтээгдэхүүнээ зөхийн юм байна вэ? Төрүүг нь яриад байна чи. Одоо хангаа бол одоо яалж явахгүй л одоо нөт дээр анх хөгд ирсэн. Тэгээд аймгийн цаан билүү арслан болцоод явсан да. Амраа булганы амраа гэдэг ачин биш. Тэр хүмүүс маань бас цог хангаатайгаа цог нэг доор амьдраад байжсэн тийм залуу байдаг байна. Батцуур аврах Пүрвэт аваг гарсан хоёр тань дээр яг ямар цолтой байхтай ирж бэлтгэл хийж исэн юм бэ? Одоо тэр үед лавл улсад төрүүлээгүй байсан. Нэг нь үзүүлээгүй л байсан да. Тэгээ хон битэр хийсэн нэг хойдон жил илүү тэр жил нэг жил орчим хийсэн юм уу. Тэгээд том цолонд урсан дээ. Ер нь ихэнх хүмүүс ер нь ирээл очиод явдаг. Надаас сурах юм байвал сураад авах хүмүүс нь аваад явдаг байх л да. Гэхдээ одоо миний хийж чадах мэх, миний хийдэг мэх, миний одоо хүнд зааж чадах мэх гэж байна. Тэрийг аваад амжилтанд хүрч байгаа бол тэр л одоо сайхан байдаг. Хоёр маань хэдэн онд хэрхэн танилцчихсан талаараа бас яриач. Гэр бүлийнх нь хүн тэгээ уулзсных бас яг энэ зөвшөөрлийг ашиглаад яриулаад авъя. Одоо ингээд хүүхдүүдийн хажууд одоо ярихаар чи эдгээр шин тав бодод эхэлт юм аа. Наав ээж хоёр өмнө залуудаа явж иж танилцчихсан байна гэдэргээл. Манай эхнэр чинь Шүтээ сургуульдаа сон сурдаг мундаг оюутан сурагч байсан. Би 8-9 10 дугаар ангийн тэртээ бас гайгүй барилддаг. Өсвөрийн улсын авраг наадам өнтер төрүүлчихсэн бас нэг гайгүй болцсон тийм үед байсан л байлгүй дээ. Тэгээд би бас гайгүй сурагчд нь орж яваад хоёулаа нэг пенри орны нэг тийм уулзсан дээр л танилцчихсан та. Би таныг ээжтэйгээ их ойролцоо мэрэгжлийн хүнийг амьдралынхаа ханаар сонгож дээ гэж харсан. Манай ээж одоо энэ жил 85 хүрж байгаа. Манай ээж чинь хуучин ноос угаах үйлдвэр гэж байхад, ноосны үйлдвэрийн нэгдэл гэж байхад тэнцээ санхүү эдийн засгийн албанд ажилладаг байсан. Тийм л хүн дээ. Бас санхүүгийн нэгтлэн хийж ирсэн. Игчэд Хэлбэг харцхан
Юу нэг таалагдж юу анх танилцж байхад Гэхдээ ер нь бол юм намуухан дөлгөөхөн тэгэл байж байгаа адил нь л нэг тийм ихтгэл төрүүлэн тийм хүн байсан шүү. Тэгээд анх нөгөө Тунгалаг тамир кино үзэл тэрний нөгөө засаг хааны цохиур төмөр гэл дууг нь хүртэл дагиран згоо хийцэн ингээ хөнгөнсөн дуутай нэх гоё хүн тэгэл нэг тийм хүнээр төсөөлөл би одоо тийм мундаг тийм гоё хүнтэй суундаа гэж боддог байсан. Тэгэл нөхөртөө ер нь л яг л нэг тийм сайхан Монгол ирээсэн. Одоо ч гэсэн тэр хэвээрээд ингээл нөмөрт нь 30 хэдэн жил амьдрал. Манай нөгөө хайрын бурхан хараад ирсэн. За та өглөө бүр нэг дуу сонсдог байсан гэсэн тэр ямар дуу вэ? Сая нэлээд хүн тагалгаанд орсон. Тэгээ таныг өглөө алхам нэг дуу сонсдог байсан гэсэн. 19 онд дахин анх хотод нэг хоцсолдод сонготой амьдлах 7 хоног байсан л да. Хой тэгээд баг сонготой үүдэн дээр миний шавнар баг 64 бүх усчаар гэнэ хэд хонсон баха гэж ярьдэн штэ. Тэгээд би тухайд мэдээгээд сүйдл энэ хэд маань ярьдгийг. Тэгээд тэгэхэд л нөгөө нэг эсэмчнэр л миний элэг ирэн жоохон болохоо байж байгаа юм биш үү гэсэн нэртэй нэг тоогоог байсан. Тэгээд сүйд шинжилгээр элэг муу гэж гараад элэгний хаалганд орсон доо. Олон хүмүүсийн буйн өөр хүүхдийн тэнгэр төссөн юм уу? Монголын ард түмэн Монгол бүхчүүд бүх хүмүүс л намайг дэмждэг, намайг хүндэлдэг хүмүүсийн буйнд мэдээж хэрэгтэй. Стамд явахад одоо цагаан сар үзнэ гэдэг шиг юм болж штэ. Хамгийн гол нь манай эхнэрийн дүү одоо битэр дээр баг өссөн. Миний баг том хүү гэхээр нэг хүү байдаг. Тэр хүн маань харин донор болж иймлэхээр элгийн хаалган дараа амжилттай орсон. Энд хэвчээсэн л да. Жил гарсан л болж байгаа юм байна. Сар хэвтдэг юм байна лээ. Тэгээд тэр хэвтэх болгонд л одоо манай эхнэр яг хажууд сагсан. Миний шав бас нэг хавдрын эмч ганс үгүй аймгийн хацгцлаа байдаг. Тэр залуу маань эхнэр нь халиунаа гээд энэ хоёр маань товт харж хандаж явсан. Өшөө олон шавнар манай энэ Баттүшин байна. Цолмонбаатар тэгээд аймгийн арслан Инх тайван Хадбаатар энэ тэгээд дээрээс бүх шавнар маань ер нь хөдөлсөндөө ер нь голж өөр миний өмнөөс их зовсон хүмүүс их олон бий. Тэгээд тэр болгондоо их баярлж явдаг. Танаа харин юу талент төлөв Монголын ард түмэнд баярлсан талаас нь хэлмээр байна. Хэдэн шавнартай хайртай шүглэмээр байна. Тэгээд эмнэлэгт одоо ганц өглөө сонсдог үлэмжийн чанарыг өглөө болгон сонсдог байсан. Тэгэл орж ирэх болгонд эмчний өглөө болгон үзнэ. Тэгэл өглөө нүдэн нэгэл ингээл нүдэн нэхэд тэр дуу явж идэг манай ихнэр тавьчихсан. Тэгээд хажууд ном уншаад битээр нэг 6 бат ном уншсан. Тэгээд саруулахгүй тий. Тэгээд саруулахгүй ямар нэг юм бодуулахгүй гэсэн утгаараа тэгэл юун тэр өвд чан яах тэр дуугаа сонсоод номоо сонсоод тэгж яагаад унцдаг тэгэл байсан. Тэгэл тэрнийхээ үчинд бас хордон гэрсэн. Эхлээд бид нар чинь нэг заавал 2 донор авах хэрэгтэй юм том биштэй хүн чинь гэдэг. Тэгээд коронавигийн үе нислэгч байхгүй тэгэл очисон газраа дандаа нөгөө юунаас вакцинаас ахуулаад тэгэл коронавигийн халдвар авчихъя гэл байнгын тест юм нөгөө үзүүлдэг энэ төр айгу хэцүү үеэсэн баггүй. Тэгээ анх очисон чинь нөгөө бөөр нь болохоо эцэн ийм бөөртөө илэг шилжүүлээд дийлэхгүй гээ. Тэгэл бөөрөө эмчлүүлээд тэгээд эмнэлгийнхаа хяналтанд ахаа 2 жил гарan байгаад тэгээд жилд нэг удаа очиж үзүүлээл ингэж явчаад тэгээ хамгийн сүүлд 24 оны 11 сарын 6-нд хаалганд орсон. Тэгэл яг тэрний өмнө бол бүр нэлээд муудсан. Тэгэл манай дүү бол бүр би хамаагүй ингээ орчих гээ. Тэгээ яг бүх шинжилгээг нөхсөн чинь таарад. Би чи айлын том доороо 4 дүүтэй шүү дээ. Тусдаа гарахтаа л манай баг дүү хамт гараад ирсэн битээ шүү дээ. Тэгэл манай том хүүшгэл. Ер нь тэр нэг юм илэг бүтэн, илэг нэгтэй энэ төр гэдэг чи их чухал хиллэг юм байлээ шүү дээ. Зүгээр ч нэг ингээд илэг бүтэн айлыг нөгөө юу гэж ярьдаггүй. Тэгэл одоо ястай илэг бүтэн ийм сайхан
болгож ингээ гэр бүлээ ингэж авч үлдчихэж байгаад нь л дүүдээ ингээл хамгаас талархдаг да. Шинэ жилийг халуун оронд шорттой өнгөрөөж үзлээ. Цагаан сарыг тэр чинь бас шорттой фотологтой өнгөрүүлж үздэг юм байна. Одоо Монголдо ирчээд ийм сайхан болчиход байгаа. Одоо тэрний дараа анхны цагаан сар болж байгаа байхгүй. Ингээд чинь битээр байгаагүй. Тэгэхээр энэ жил бас манай хүн их дондлоод бэлдээд байгаа. Одоо та нутгаас ирсэн хүүхдүүд бүхэн эрдэм зааж байна. Бэлтгэлийн мөнгөгүй гэхдээ барилдах чин сүсэлтэй зүйлүүд бидний дотор байгаа байх. Төлбөр мөнгөгүй хичээллэх үе байх уу? За, наран гэрэл бид хоёр одоо 30 жил цуг хийлгэж байна хүүхдүүдийг. Одоо энэ жил хэд л одоо 40 гаруй хүүхэд байна. Эндээс бид хоёрын бас ийм зовлонтой хүүхдүүд байгаа. Тэгэхээр тэрний дотроос 10 гаруй хүүхдийг бид хоёр хүн төлбөр гэлгүй авдаг. Хүүхдүүдэд төлбөр мөнгөө төлөөрөө л гэдэг юм. Тэгээд зарим нь ч өгдөггүй, зарим нь ч өгдөггүй. Тэгэл буйнараа болоод тэгэл байж л өгдөө шүү дээ. Ямар ч заалгын төрөөс нь болж байвал тэгэл болоод явдаг. Энэ бүхэн юунаас бол наран гэрлүүтээр нэг ашиг мөнгө олох гэсэн юм ерөөсөө байдаггүй. Тэгээ заримдаа хоосон цалингүй байх үе байна. Зарим үед хоёулаа сая төгрөг хармаалчвал бөөн баяр болно. За тиймэрхүү л байдаг юм дөө. Одоо танаа хүү чинь бас танаа төвчэн дээр бэлтгэл хийдэг баха. 16 таасаа хоолол намайг дагсан. Тэгэл тэр завсар зайраа нэг юу мөс Монгол Улсын их сургуульд бас өөрөө ороод тэр завсраа бас цэрэгт яваад энэ хөрчин бас их өснөөс оо. Тэгж нэг өөрөө хөвсгөлд барилдаж аймгийн навчин боллоо. Дараа аймгийн арслан боллоо. За тэгэл ажинта. Та нөгөө хүүгээ ер нь өөр хүнд авчиж хөвж бэлдүүлсэн бол аль хэдийн усын цолонд хүрсэн байхаас ингэж ярьсан байсан. Одоо ер нь өөр хүн дээр авчиж өгье гэж бодож байна уу? Өөрөөс нь асууд. Багаас л ухаан орсон цагт л аавын хөлстэй хувцсыг хатааж эхэлж бүх болсон гэж боддөө шин. Аав орой ингээ бэлгэлээ тараа ороод гутал цүнхээ тавьчихсан гутал гүүж очиод хувцсыг хатаад тэгж бүх болсон. Тэгээд аавтайгаа цуг олон наадмыг цуг үзээд тэгээд аавынхаа хажууд байгаа надад өөр хамгийн том баяр баясгалан байдаг. Өөр дэвжэн дээр өөр хүний гарыг үзэхээр л манай хүн нэг явах тургуул байгаа ч барилдана гээл одоо өөрөө л зүтгсэн хүн. Одоо энийг эрхлүүлж ирсэн хүмүүс олон л доо. Одоо ахнаар нь тэд нар энэ ч одоо зарим нь гутал өгчээд эрхмээ авааруулч одоо гутал өгнө, зодгоо өгнө. Тэгээд одоо энэ үний чинь зарлал дэмжиж штеп. Тэгэл бүх болчихсон байдаг штеп. Би одоо гутал авч өгч үзээгүй, зодог хийлгэж өгч үзээгүй л байгаа юм тий. Хүүгийнхаа хүүд эрхэн баяр гэдэг нэр өгсөн юм байлээ. Та өгсөн үү эсвэл та өгч аав гэхээр нь л одоо миний хайртай одоо хамгийн түрүүнд л одоо улсын том цол авсан, авраг болсон гэхээр нь эрхэн баяр хаан цолог өгсөн. Эрхэн баяр маань бүр дээд сургууль орж ирснээс хойш яг намайг дагсан хүүхд. Одоо 30 жил бараг дагж байна уу да. Тэгээ дараагийн ачин хангаад гээд нэр өгөх гээд би болон бодсон. Тэгээд аавтай зөвлөсөн. Тэгэл аав нь бас хангаа гэж өгье гэдэл. Тэгэл тэр нь бас одоо яаж таарсан миний бас сараас гарсан 2 дахь авраг жишээ гэж би боддог шүү дээ хангаагаа. хангаа аврагч золох уу танад? Тэр нэ хаяа. Ямраар чимэгч байгаа юм бод. Цэцэг юм уу? За би энэ багаас аюу ас юм уу. Миний ганц үг бол тоолоод өрдөг өрхтэй байсан. Тэгээ би нэг зүрх гэдэг. Тэгээд нэг юм хуваалцсан л юм хийдэг юм да. Зүрх байн шим биш үү? Баян шүү. Манай бид чинь бас бүхэн удамтай газар юм. Хүн шүү дээ. Бус аймгийн Тэссэм яриад. Одоо аав нь жаргал сайхан гэж залуу тэгээд ийм сайхан хүнтэй суусан. Сайхан хүү гаргасан. Тэр нь бас нэг жалхансан бүх болж магадгүй л баг гэж боддоо шүү дээ. Цэрэн тогтох багш таныг барилдахад дагаад явдаг байсан гэсэн та хин нэг дагаж явдаг байв гинэ.
Олон хүнийг дагаж явсан дөө. За тэгээд одоо хамгийн их дагаж явсан эрхэн баяр л баг та. Одоо би одоо энэ өсгөрөөдөө өндөр бол хажууд нь сонсол гомдхол байсан баг та. Цог хэлгээд байсан мөртлөө ингээд ячдаг. Чүнт хогш дээр би анх 12 настай хүүхэд явчихлаа бэлтгэлд. Тэгээ наадам бэлтгэл тэр хийхэд нь 12 настай хүүхэд чамдаан төвцөө игээд костюмтай тэгээд ааваараа хөрвүүлээд цэвэ багш бол барилдаж хагаад би яг барилдааны үед барилдаж хахад миний хажууд хараа зогсчдаг бүхтөгөө барилдахгүй хараа зогсчдаг тийм байсан. Бас мөнхөрд нь арслан гээд Аранга аймгийн Булган сүм яриад улсын арслан мөнхөрд нь бол одоо миний яалч хол багш. Би олон хүнээр юм заалгасан. Гэтэ миний яг унган үндсний суурийг болов цэрнэтхаа багш маань заасан. Тэгээ одоо барилдаанд яаж ухаан гарах уу гэдгийг одоо мөнхөрд нь арслан маань хоёулахнаа бэлтгэл гардаг байлаа. Арслан маань их хөдөлмөрч мундаг хүн байсан. Байдаг. Энэ дайны яаж бэлтгэлийг дээрэж боддог тийм л мундаг хүн байсан даа. Тэгэл тэр үнээс үлгэр дуурайл аваад их олон жил барилдсан. Ер нь ингээ барилдаж хахад гэр бүлийнхнаас нь хүн ирсэн ч юм уу ингээд үзэж байгааг мэдчих юм бол эсвэл харчих юм бол сандардаг уу эсвэл илүү бэр ордог уу? Ер нь бол бүхэн бол өөрийгөө тусгаарлаж сурах хэрэгтэй байхгүй юу? Энийг бол миний багш нар бүгд хэлдэг. Дэвжэн дээр чөлөө түүхийн дэвжэн дээр ба үндэсний үгийн тахимдч ба одоо гадаа зүлгэн дээр барилжсэн ч бай тэр тойрч байгаа хүмүүс бол чамд ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Тэрийг өөрөөсөө тусгаарлал. Тэгээд гол хүнтэйгээд яг төвлөрч сайн барилдах хэрэгтэй шүү гэдгийг нь заадаг. Гэхдээ бас нөгөө хүн чинь бас нэг хүн хажуу дээрээ харчвал бас догдох үе байлгүй яг. Тэгээд тэр үеийг л дарах хэрэгтэй л дээ. Манай эхнэр бол одоо ямар сандал нүдний шилээ зүгээд нүдний шил нь цайвраар үлдчихсэн нүүр нь бобор болцсон юм л хоёлаа надмалгаас гараал явдаг. Надаас илүү кодекс бичдэг л байсан. Тэгэл нөгөө одоо тэрнтэй шүү тэр явчаа таарна шүү гэж тэндээс хэлээл яриад хажууд нь бэлэн бичээчтэй л байдаг байлаа шүү дээ. Таны ер нь барилдах гээд явхад сайхан хоол хийж өгөөл явуулах уу? Ер нь бол шингэж цайтай шилтэй голдоо хоол хийн. Одоо энэ бацаар энэ төр бол аавд яг хийж өгдөг байсан хоолоо хийж өгч байгаараа таа гэл. Манай эхнэрийн тэр намайг барилдаанд явахад аягхан шил хийж өгдөг шүү. Байсан шиг байна. Эднэр жоохон тэгэл хийх л хардаг байсан шүү. Аав ягнаас жоохон мөлдөл идчихнэ гэсэн хэвтэл. Тэгэл тэр нь их гоё байдаг гэсэн юм хэлгүй дээ. Тэгэл тэрийг хийж авал тэгэл явна да. Ямар ч гэсэн барилдаанд туслах гэж зүйлсэхгүй. Хоол болчихлоо гоо. Ивент итгэгч, чанар технологиор тэргүүлэгч Mach Impix компани. 17 дугаар жарны сүрээр дараг чимээх улаан галбарын жилийн сар шинийн мэндийг шинэ Mach Impix цаад компани. За чөлөөт бөхөр тууштай барилдсан бол их харамсал тээж явдаг гэсэн. Багшлахгүй үндэсний бөхөр тууштай барилдсан бол их харамсал тань төрж байгуу гинэ. 92 оноос 96 он хүртэл гişээндээ зураг сураад тэгээ мөрөө өгш. Тухайн чинүүдээс гайгүй оюутнууд нь дээд сургуулийн багшаар үлддэг байсан. Тэгээд гişээндээ сургуулийн багшаар үлдээсэн. Тэгэл одоо тасралтгүй л өөрийгөө бэлтгэдэг хүн болж нэг том багш хүн гэж бодож л бэлтгэл сургуульд хийлгээд. Хань яг 96 оноос хойш 2003 бол 5-6 жил яг өөрөх хэмжээнд барилдаагүй. Тэгээ бас яагаад ч тэгсэн мэдэхгүй тэгэл 2003 оноос хойш гайгүй тогтч барилдсан шүү дээ. Тэгэл 2 удаа цолоогдсон. 6 залуун цааны яг эд өрсөлдөөний үед түрүүг арай өөр цаг үед төрсөн бол би илүү сайн амжилттай барилдах байсан болов уу гэж боддог юм да. Ер нь бүхэн үлшин өрсөлдөгчтэй байж сайжирдаг шүү дээ.
аливаа төрөлд аливаа юмд өрсөлдөж байж л амжилтанд өрнө. Тэрний учраас тэрэнд бол нэг харамсаад байдгүй шүү дээ. Тэдний хэмжээнд бас барилддаг байсан баг. Цагаан сараар шилдэг 8 бүхий 9 төр оржлын явсан. Ер нь нэг 12-оос мултраагүй л байх та. Та жил бүрийн шөнийн 8-нд шинэлийн богд руу явдаг байсан гэсэн энэ ямар учиртай юм бэ? Таны араас асар олон жип ингээл тагдаг байсан гэсэн. Чим нэрийн юмнуудыг хаанаас олж мэдээд байна? Нийт 15-6 жил явсан. Тэгээд энэ шилийн богд гэдэг уул маань өөрөө талын дунд жижигхэн толгойчтой. Ер нь манай отгийн бол хүн ер нь хөлөөрөө гიშгэ гарчин гэдэг чинь толгой гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгээд талын дунд жижигхэн овоо тэр дээр гарахаар ер нь сайхан болдгийг. Тэгээд шиний 8-нд энэ шавнараа дагуулвал анх нэг машинтай л явдаг байсан. Одоо тэгээд сүүлдээ 10 хэдэн машин төр болцсон байсан. Тэгээд тэр жилдээ нэг гайгүй сайн байдаг байсан байлгүй дээ. Шутдаг штеп. Сүүлийн үед мөнгөтэй хүн л цоол авч байна. Үүн дээр дасгалжуулагч багш хүний хувьд ямар бодолтой явдаг вэ? Цолны найраа гэж нэг айхтар юм байна. Сумын наадам дээр, чамгийн наадам дээр, улсын наадам дээр ч тэр. Энэ ч одоо нууцгүй болцсон юм штеп. Энэ бол Монгол бүхийг устгах бас нэг том хөшөөрөг байхгүй. Тообм мөнгөний энэ ойлголтын асуудал хоёр маш хэцүү асуудал байхгүй. Яагаад тэгэхээр Монгол бүхийг би авч үлдэхин төлөө ингээл зүтгэж байгаа. Тийм учраас энэний эсрэг л байдаг. Энэ мөнгөний найраа яг таныг барилдаж байхад одоо яг үед байсан юм уу? Хизээнээс яг энэ ер нь газар авчих юм. Мэдгүй одоо миний үед л байгаагүй. Ер нь бол дэмжих гэсэн үний дэмждэг байсан. Одоо улсын наадамд гэхэд намайг 3-ын даванд Дулуумсрын начин Аранга хотод юм шүү дээ. Тэр хүн за миний дүү сайн барилдаа гэгээд би ерөөсөө тэр хүнтэй баг үг сольж үзээгүй. Гэтэ намайг дэмжиж намайг аваад өгчөөд яваад гэсэн. Ахайхан мөр сайхан давхичээ миний дүү сайхан ягараа. Сайхан барилдаад цол аваараа гэдэг үнсчээл яваад гэсэн. Би бол гайхал өнгөрсөн тэр юм. Тэр бол сайхан уламжлал байхгүй. Нутгийн бүхөө дэмжих зүв. Би бас нутгийн бүхөө дэмждэг. Одоо жишээлбэл даваа чирэн бүхчүүдийг цаланд хүргэх гэж бас 3-ын даваа 4-ын даваа дээр таарчл байсан. Ер нь бол тэр болгон дээр ер нь дэмжих асуудал байх нь байх ёстой байхгүй. Заавал. Тэрнээ мөнгөөр цол авч мөнгөөр биш. Цол авч өгөх шээ. Тий. За энэ жилийн цагаан сарын барилдаанд ямар цолтой бүх төрүүлэх бол нэ. За энэ жилийн цагаан сарын сүүлийн хэдэн жилийн барилдаанууд бүгд ер нь бол аймгийн цолтой бүхшүүд их сайн барилдаж байгаа. Ер нь цагаан сарын барилдаанд магалж аваас хавлал ер нь бол цолгүй байхдаа төрүүлжсэн үзүүлжсэн зөндөө бий. Сүүлийн үед ч гарч байгаа. Тэгэхээр энэ жилийн цолын цагаан сарын барилдаанд ямар цолтой бүх төрүүлэх вэ гэдгийг бол хинч тааж чадахгүй шүү дээ. Таныг яг нэг багш тасгалжуулагч хүний үед нэг дотор анзаараад хэдэн нэр хэлэх байх гэж бодоод байна л да. Дээгүүр даваанд одоо хин хэнийг барилдана гэж харж ийн сүүлийн үеийн барилдаануудаас нь хараад юм. Энэ жилийн цагаан сарын барилдаанд одоо тэр Батмагны хамгааллыг харж байна. Энийг харж байна. Орхон баяр байна. Манай утгаас бол хөгшингэр даваа очрын тэргээд сайхан залуучууд байна. Дээгүүр даваанд барилдаж байх гэж. За сайн өхөө. Самбано. Сайн бооц хийхээр хүрээд ирж нэтэ таг таарч чи. Хөө юу гэж байгаа юм бэ чи? Надад идэх юм зөндөө байна шүү. Нээсөө. Самбано. Сансандаа хүртэл барилдсан наадмаа дурсаач гинэ. Анх цол авсан барилдаан байна дээ. Тий.
одоо тухайн үед цол авна ч гэж бодоогүй. Эхнэртэйгээ хоёулаа хөдөлцөөл нөгөө халуун сувтай цайгаа барайл хоёулаа цэнгэлдэх орсон. Тэгэл хоёулаа барилцсаар угаал. Тэгэл явсаар угаал хоёр эхнэртэйгээ л хоёулаа гараа үзтээ. Хоёулаа л гараа үзтээ. Гэрээсээ. Тэгэл цол авсан да. Тэр үед л одоо сансандаа хүртэл барилцсан юм болоо да. Юунд бүх болох ч хонд бол ар гэр сайн багш тэгээ сайн тусламж хүмүүс л байх хэрэгтэй. Дэмжлэг байхгүй ар гэр нь бас сайн яадгүй бол бас нэмэргүй нэг сайн барилдахгүй. Тэрийг ойлгоод яаж хөлсөө гаргаж байгаа гэдгийг бас мэдэрч явах хэрэгтэй байхгүй. Хүмүүс одоо бичээлээд янз бүрийн зүйлүүдээр бичлээ. Тэгэл харж байхад бол энэ хэдэн бөхчүүдэд ийм шагнал нэгтсэн байна. Тэгэл яриад байдаг. Энэ залуучууд ч юм бол амар их хүс харгаж байгаа. Одоо амрааг чанх хүүхэд багт нэрж яхад ямар байсан гэж бодож байна. Жижигхэн намхан тургай хөвөөлөө шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх нь маань одоо мундаг улсын найчин болцсон. Хойд үнэхээр хөлмөрч байсан. Цөмөн дотроо гар сүнэлтийн төхөөрөмж одоо ийм байдлаар барьдаг юм хийгээ явдаг байсан. Манай эрхмээ бол гантела зөвхөн дээж явдаг хүн байсан. Одоо бүхэн өргөний барилдаанд бөхчүүд ямар их төлхөө хийж харагдаж байна гэж. Бүхэн ерөнхийдөө үндэсний хүүхдэд хамгийн их хийж байгаа бүхэнд батхаа хавраа мордоогуул гэж байгаа шүү дээ. Монгол үндэсний бүхэн мэх хаягдж байгаа маяг нь болохоор юу гэхээр зэрэг нөгөө нэг бүхэн бус төрлөөс мөхнүүд орж ирж байна тий. Дээрээс нь хүний биед спортын төрөл нь өөрөө одоо уян ялгархай барилдаан маш хурц зэрэмгийн барилдаан байх ёстой. Тэгэхэд нөгөө хүчний бэлтгэл хийгээд араа өөр төрлийн бэлтгэл хийгээд байгаа учраас хүмүүсийн юу бас тэрнээс шалтгаалаад энэ мехнүүд хаягдж байгаа байхгүй. Өнөөдөр ганц уран их хийж байгаа баасан хүүхэн зорилгоор хоёрлоо шүү дээ. Яг үнэн тийм энэ жил энэ Батмагна бол бүгднгийн чөлөөт хүүхийн давхар амах гэдэг мэхээр л хайж штэ. Тий, дахимдах тий. Тэгэл тийм л. Манай дорд сампуу шиг өнөөдөр талжгүйгээд хонгоддог хүн ер нь байхгүй штэ. Хэлчихэж штэ. Тийм үү? Одоо тэгэхээр янз бүрийн юмнуудыг энэ хаягдж байгаа энэ мехнүүд ер нь бол түүх болоод үлдчихвээ дээ л гэж би хоёр айдээ. Тэгэл ер нь бүгдийн бараг л бэлтгэл болгон дээрээ л мэх зааж байгаа. Тэрийн баримталтай зарчим юу гэхээр хүнд өөрт нь яг таарсан мэхийн заах хэрэгтэй байхгүй. Намхан бүхэд шууднаас татах мэхийг заах хэрэггүй байхгүй. Ямар ч хэрэггүй. Тэр хүн хизээж хийгдэхгүй. Жижиг үедээ хүн ямар мэхий ивэл өөрт нь зөгөмжтэй вэ гэдгийг л чухал л да. Жишээ нь ямар бүхтэй барилдаж байхдаа ямар мэхийх вэ гэдгийг л заана. Хүн үн чинь бас давтах хэрэгтэй мэхийг 2000-аас дээш тавтах хэрэгтэй байхгүй 2000 100000 тавтах хэрэгтэй. Мехийг. Тий. Гэвтэл нөгөө мэх маань давтагдахгүйгээр нэг мехийг сурах гэж нэг бэлтгэл өнгөрнө. Дараагийн бэлтгэл дээр битээр өөр юм заагаа бичдэг нөгөө юм аа хийгээд нөгөөх нь тагуулчихдаг байхгүй. Нэг иймэрхүү битээрийн бас нэг алдаа байгаа. За энэ бол 7 онд битээр салсан. Тэгээд би салсан би говьолтой аймгийг ахлаад хамтаа ширэг ахлаад манай хүчлийн ахлаа гарахгүй. Тэгээ 2008 онд тэр эргээд эрхмээг аврагуулга эргээд буцаад их ширэг гарсан байхгүй. Та ерэн залуудаа хин хиний барилдааныг санжиж үздэг байваа гинэ. Багшаага их хөндлөн цэнтрал оргыг. Тэр хүн маань том биетэй мөртлөө хөл аавна. Давуулж уйдна, мордно, ерөөсө бүхэл мөхийг хутгана. Тэгээ залуудаа их төвчээртэй. Тэгээд мөхөрд нарслан болов яг ингэж зөрөгтэй барилддаг хүн байна. Яг энэ шиг зөрөгтэй барилдах шиг энэ хүн шиг гэж хардаг байлаа. Жижиг сухатын барилдаануудыг их харна. Аймагуд гадны бүх барилдуулахгүй гэдэг энэ жалга довны хандлага үндэсний бүхийн муухай харагдуулаад байгаа юм шүү. Ах нь бол 2002 оноос хойш 18 жил үндэсний бүхийн тэргүүл шишүүнээ сонгож суусан. Аймагуудын наадмыг нэг өдөр зохион байгуулах саналыг хамгийн анх одоо
далайгаж байгаа үегээр оруулж исэн. Яагаад гэвэл зэрэг энэ аймагуудын наадам нэг өдөр зэрэг болох юм бол бөхчүүд нэгэн дээр барилдаад дараагийн барилдаанд руу явах шанс болчих. Нэг бол бүх аймагуудыг онлайнаар нэг өдөр бүртгэх ёстой. Тэгээд таны хэлж байгаа санаа бол юм биш үү те? За аймагуудын наадмыг бүгдийг нэг өдөр болгочих юм бол би одоо жишээ Наранга аймгийн бүх байлаа гэж үтэй. Тэгэх юм бол би хүссэн аймгийнхаа наадамд очиод бүртгүүлж болно. Зүгээр хаана л очиж барилдмаар байна. Гэхдээ нэг л наадамд бүртгүүлээд барилдах нь байна. Гадны бөхчүүд барилдуулаагүй аймгийн наадмыг хүчин болгож байгаа шүү дээ. Дөрмөн дээр байгаа. Үндэсний бүхийн холбооны дөрмөн дээр байгаа. Гэхдээ одоо бүртгэхгүй тэгээд хүн амьтнаар гуйлгаалаа яруу байдал ч юм уу. Нэг нөхөр хоёр газар хэрвээ бүртгүүлсэн байх юм бол 22 аймгийг энэ юун дээр харж байгаа, лексэн дээр харж байгаа л энэ давхцсан байна гэмүүд хаана барилдах уу гэж асуугаал тэгэл. Тэгвэл одоо нөгөө амар их мөнгөний тэр шахаад юм хүртэл шахагдаад байх нь шүү дээ. За сүүлийн чихэр үлдсэн үү? За сүүлийн чихэр. Бөхчүүдээс допинг илэрч байна. Илэрч байна. Мэдэхгүй дээ хэрэглээд байна уу? Мэдээд хэрэглээд байна уу? Тааштай одоо тэгээ бид нарыг яах вэ? Ингээл допингоос болоод жилийн наадмын дараа хэрүүл болдог тий. Ер нь үндэсний бүхий холбооноос бол допингийн үндэсний төвтэй нийлж байгаад ийм талын мэдлэгийг барилдааны өмнө өгдөг. Ер нь 2 сард 3 сард нэг удаа ч юм уу өгдөг. Одоо бөхчүүд нь одоо байгаа л ингээл сонсож байгаа хүүхдүүд тэр тэгэл доп хийсэн шиг байлаа ш. Тэр ингэсэн байлээ шиг байлаа ш. Тэгэл ярьдгийг. Тэгэл доп хийсэн хүн гэдэг чинь зүгээр л судсандаа 1 грамм юм шахацсан юм байгаа ш. Чи тэрийг хаяа ш. Сэтгэл зүгээрээ хүн дийлэхгүй байна л да. Допингийн асуудал айгүй хүнд асуудал байна. Би бас энэс бол аль хол байх гэж би шавнартай цагтөвдөр. За ийм мэтийн юмнаас холхон байж үзээрэй хүүхдүүд нь. Тэгээ эрүүл байх л хэрэгтэй шүү л гэж хэлдэг. Ялангуяа би одоо ямар нэгэн цол аваад юм уу ямар нэгэн хэмжээнд гайгүй барилж залуусуудад хэлдэг. Ер нь бол та нар янз бүрийн юм ууж хэрэглэхдээ заавалчгүй дотор нь байгаа юмыг мэдж байгаарай та нар. Мэдэхгүй болохгүй шүү. Тайлбарлалт. Тэгээл одоо ил тод байлгамаар л байгаа тийм ээ. Яг шинжилгээ авсан юугийн тавьдаг тэр хүний юу тэргүй нэр байхгүй шүү. Код л байгаа шүү. Кодын тавиал кодын ингээл за энэ код энэ шүү энэних шүү гэдгийг сүлд нь гаргаж ирэл явахад код нь байна. Бөхчүүд амар давлгаасан шүү дээ нэг хэсэг. Наадмын дараа надад шинжилгээ авлаа миний код хэд гэж явчихсан. Тэгжээж л энэ бүх сайхан болох байх. Чи одоо энэ чинь өргөн гэдэг чинь чанга юм а тий. За жижигээс нэг хэлхий да тий. Яа манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сэвгэр гээд энэ брендийн чихэр. Тэр Сэвгэрт нэг үү? За ихчэд өгье. Цагаан сараар айгүй л би барай ичж штэ тийм. За нэг Тэгээ алей ханаач. Би бас үнд юм бол. Энэ манай Монголын нөгөө өв соёл гээд. За. Хэвийн бовны үйлдвэрийн. За баярлалаа. Тавгад сарай танах. За. За дараагийн бэлгийн манайхтай бас хамтарч ажилладаг Махимпекс компаниас бас гарын бэлэг хүлж байна. За баярлалаа. За. Тэгээд бидний бас урилгыг хүлээж авч гэр бүлээрээ бас манай нэвтрүүлэгт оролцсонд цаг зав гаргасанд баярлалаа. За баярлалаа. Идээсэн байх шүү. За би өөрөө учраа авсан юм одоо. Эдэн чихэр аваач юм аа. Гоё чихэр байгаас явъяастай. Гоё чихэр. За. Манай дотоодын. За байна. Үзэсгэлэнт клиник нь 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба хөх томруулах мэт заслаар дагансан салбартаа тэргүүлэгч бөгөөд Монгол Улсын гавьяа тэмч, клиникийн профессор болон анагаах ухааны докторант мэт заслын алхах зэргийн эмч нараар удирдуулсан олон жилийн туршлагатай мэргэжлийн хамт олныг бүрдүүлэн 3000 гаруй хөх томруулах, хөх сойх мэт засал, хөхний хавдрын дараах нөхөн сэргээх мэт заслыг амжилттай хийгээд байна. Одоогоор ерөнхий мэт засал, өдөр шулуун гэдэсний мэт засал, арилт гоцлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.